Бүх математикийн түүхийг төвшнө нь улам өндөрсөх хийсвэрлүүдийн дараалал эсвэл судлах зүйлүүдийнх нь хүрээ яаж өргөссөн тухай түүх гэж үзэж болно. Хамгийн анхны хийсвэрлэл нь тоо байсан байж мэднэ. 3 үхэр ба 3 чулууны хооронд ямар нэг ерөнхий зүйл байгааг ойлгосон явдал хүний сэтгэхүйд гарсан том өсрэлтүүдийн нэг байсан юм. Бодит физик объектуудыг тоолцоороо зогсохгүй эртний хүмүүс хийсвэр хэмжигдэхүүнүүдийг тоолж эхэлсэн. Жишээлбэл цаг хугацааг тоолохын тулд өдөр, сар, жил хэмээх ойлголтуудыг хэрэглэж ирсэн. Үүний дараа арифметик хөгжиж эртний балгасын улмөрүүд тэр үеийн хүмүүс геометрийн мэдлэгтэй байсныг гэрчилдэг. Эрдэмтний эндэр нэвтрүүлэг энэ дугаартаа Монгол Германы хамтарсан технологийн сургуулийн профессор, математикийн ухааны доктор Алтан Гэрэлтэй математик оптимизац түүний уул уурхайн салбартай хэрхэн холбогддог сэдвээр уулзаж ярилцсан юм. Дунд сургуульд математикийн хичээлийг яагаад ингэж олон цагаар урддаг юм. Тийм ээ. Тэгэхээр хүн болгон бол математикч байх албагүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр энэ олон цагаар хичээл ороод байна гэдэг маань математикч болох гээд хичээл ороод байгаа юм биш л дээ. Тэгэхээр үндсэндээ гол зорилго нь бол юу вэ нөхлөөр хүнийг бодож сургах, хүүхд ахуй цагаас нь тийм бодож сургах. Тэгэхээр олон талаас нь бодож сурна гэдэг бол ямар ч мэрэгжил эзэмшсэн олон талаас нь хардаг тийм ээ. Ийм болгодог. За тэгээд математик бол өөрөө яг өөрийнхөө зүй тогтлороо бас хөгжиж явдаг. Өөрөөсөө яг ингээд шинэ чиглэлүүд гарч ирээд ингээд хөгжиж явдаг. Энэ бол яг онол тал руугаа. За нөгөө талаас нь яг үгээр ер нь бол амьдрал дээр тавигдж байгаа тодорхой асуудлуудыг бид нэр шийдэл олохын тулд бас математикийг хэрэглэдэг. За энийг бид нар юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ бол загвар боловсруулах гэж ярьж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл яг тодорхой нэг асуудлыг бид нар ингээд гаргаж тавиад за мэдээж хэрэг шууд амьдрал дээр байгаа тэр асуудлыг тэр чигээр нь яг бодит байдалтай ижлэхэн байдлаар ингээд завхарчлана гэдэг бол бас хэцүү тийм. Тэгэхээр яг үгээр тодорхой нөхцлүүд тавигдана. За энэних үндсэн дээр ерөнхийдөө бол яг амьдрал илүү дөхүүлсэн ийм загварыг гаргаж ирэхийг зорино тийм. За энэ нь бол математикийн хэлэн дээрээ бол ингээд нэг загвар гэдэг тодорхой нэг бодлого тавигдчихна гэсэн үг шүү дээ. За тэгээ цааш нь яг үгээр ер нь бол тэр загвар маань цаашаа шинжилгээ явагдана л да. Бид нар нэгэн л нэг шийдэл олох гэж байгаа юм чинь тэгэхээр тэр загвар гэдэг маань нэг бодлого байж байгаа. Тэрний шийдэн байх уугүй юу гэдэг асуудал тавигдана. За хэрвээ шийдэн байх юм бол ямар аргаар бодох уу гэдэг асуудал тавигдана. За магадгүй тэр гарч ирсэн загвар маань өөрөө өмнө нь судлагдчихсэн тийм загвар байх юм бол тэрийг бол яг ерөнхийдөө бас бодчих боломжтой. Огт өөр шинэ загвар гараад ирвэл тэр бол бас л математикийн хувьд тэрийг бүр ингээд хийсвэрлээд бүр онол болгоо цааш нь хөгжүүлээд ингээд явах боломжтой гэсэн үг тийм ээ. Миний өөрийн чиглэл гэдэг бол юутай холбоотой гэхээр математик бол өөрөө маш олон салбаруудтай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлээл ингээл анх эхлээл тоо тоолох. За тэгэл цаашаа юу гэдгийг өөрөө хүн амьдралд нь ямар хэрэгцээ шаардлага гарч иж байна. Тэгэл тэр болгонтойгоо уялдуулаад ингээл цаашаа хөгжөөл тийм үү. Математик хэрэглээл ингээд өнөөгийн бидний энэ хөгжил гэдэг маань ягарахгүй математикийн ололт амжилтгүйгээр бас төсөөлхийн аргагүй ийм байдаг л да. Тэгээ математик бол өөрөө олон салбаруудтай. За тэрэн дотроос бас нэлээд тийм практик хэрэглээтэй салбар юу вэ гэхээр бид нар их сайн мэднэ л да. Ер нь бол оновчлох
гэж ярьдаг юм л да. Эсвэл одоо оптимизац, эсвэл экстремал утгын онол гэдэг юм уу? Ийм онол бий. Бизнес эрхэлж байгаа альва хувь хүн байгууллага мэдээж ямар нэг зорилт тавин ажиллах нь тодорхой юм. Ашигын төлөө байгууллага гэдэг нь үйл ажиллагааны зорилго чиглэл нь цэвэр ашиг олох, ашигаа хуваарлах зорилго бүхий аж ахуй нэгжиг хэлнэ. Ашигын төлөө байгууллагын тухайд ашиг их олохыг зорихын зэрэгцээ зардлаа бага түвшинд байлгахыг эрмэлздэг. Жишээ нь томоохон банк санхүүгийн байгууллагууд эрсдэлтэй холбоотой асуудал буюу эрсдлийг аль болох бага байлгахыг хичээж энэ асуудлыг математик тооцоолол оптимизац оновчлолын аргыг хэрэгэлдэг байна. Энэ тавьж байгаа зүйл болгон ч л өөрөө яг үгээр нэг яг нарийн яриад ирэх юм нэг нэг одоо нэг функц хэлбэр рүү оруулаад тэгээд тэр функцийг тодорхой нэг олонлог дээр максимчлах эсвэл минимумчлах гэдэг юм уу ийм бодлого болгоо тавьчихж байгаа юм л да. Тэгэхээр энийг л бид нар яг үгээр ерөнхийд нь одоо оновчлолын бодлого, оптимизацийн бодлого. Тэгэхээр миний өөрийн чиглэл бол ер нь бол яг энэтэй холбоотой. Оптимизацийн салбар бол өөрөө бас их олон одоо дэд одоо хэсгүүдэд хуваагддаг. Тэгэхээр анх эхлээл одоо энэ чинь зөвхөн нэг зорилго тавиад тэр нэг зорилгыг одоо шийдлийг олох тухай асуудал байж болно. Хялбархан тохиолдол ярьж ш тийм ээ. Эсвэл нэг бол магадгүй тодорхой тэр функц нь их энгийн хэлбэртэй байгаад энгийн олонлог дээр жишээлбэл тэрийг одоо хамгийн бага утгыг олох ч гэдэг юм уу тийм. Ийм асуудлууд тавигдана л да. Гэтэл саяхан би нэг анх эхлээд хэлж ирсэн ер нь бол нөгөө амьдрал дээр бид нэр зөвхөн нэг зорилго бол ерөөсөө тавьдаггүй. Одоо нэг компанигийн саяхан би хэлсэн шүү дээ. Ашигыг одоо чинь хамгийн их байлгах гээл зардлыг хамгийн бага байлгах, эрсдлээ хамгийн бага байлгах гэж ярьж шүү дээ. Тэгэхээр энэ зорилгоудыг чинь нэгэн зэрэг тавьдаг байхгүй юу? Олон зорилго тавигдаж болно. Тэгэхээр энэ бас л амьдрал руу илүү ойртуулж ийн гэсэн үг зөвхөн нэг гэхлээрээ бас л нэг л жоохон дутмаг байгаад байна шүү дээ. Гэхдээ тэр бол харьцангуй энгийн тал руугаа олон зорилготой болоод ирэхлээрээ бас төвхтөө арай жоохон хүндрэлтэй болно. За тэгэнгүүт нэг олон зорилготой гэдэг ингээд ярихлаараа сая миний хэлж байгаа тэр чинь нэг юм загвар гараад ирнэ гэсэн үг л дээ. Одоо оптимизацийн бодлого гэдэг нэг загвар гараад ирнэ гэсэн үг. За тэгээд тэрэн дээр бид нар яг одоо шийдтэй юм уугүй юм уу? Тэгээд ямар аргаар бодох уу гэл тийм ээ. Миний хувьд бол яг үгээр энэ харьцангуй жоохон онол тал руугаа судалгаа хийдэг. За ямар чиглэл вэ гэхээр бас ийм асуудал бас тавигдана. Ер нь бол жишээ нь би нэг тодорхой нэг загвар бодлого аваад үзье л да. Тийм ээ тэгэхээр тэр бодлогыг ингээд бодоход хүндрэл гарч иж болно шүү дээ. Одоо бодох аргууд нь бага судлагдсан ч байдаг юм уу тийм. Ийм асуудал гарч иж болно л да. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр ерөнхийдөө энэ чадцуу эсвэл эквивалент гэж ярьдаг өөр бодлого руу шилжүүлж байгаа тэр бодлогыг бодох асуудал бас тавигддаг. Энэ чадцуу эквивалент бодлого руу шилжүүлнэ гэдэг нь тухайн бодлогыг нэг талаас нь биш өөр талаас нь харж болно гэсэн үг. Жишээлбэл бид амьдрал дээр байшинг зөвхөн өмнөөс нь хараад хаалга байхгүй байна гэж ойлгож болохгүйтэй яг адил. Харин хаалга нөгөө талд нь байж болохыг үгүйсгэхгүй. Үүнийг оптимизацийн онолд хосмогийн онол гэдэг. Өөрөөр хэлбэл хосмог бодлого. Энэ нь анхны бодлогыг энэ чадцуу бодлого руу шилжүүлнэ гэсэн үг юм. Оптимизацийн онол гэж бид түрүүн ярьсан тийм ээ. Тэгэхээр өөрөө дотроо оптимизацийн онол чинь өөрөө маш олон салбаруудтай. Зарим салбарууд нь бас нэлээд сайн судлагдсан, олон хүн тэнд хувь нэмрээ оруулсан гэсэн үг. Зарим салбарууд нь бас хүндрэлтэй. Тэгэхээр тэнд бас одоо өөрсдийнхөө тодорхой судалгаанууд явагдаж байна гэсэн үг л дээ. За тэгээд энэ тохиолдолд ингээд ярихлаар яг нь ер нь бол бид нар оптимизацийн бодлого маань өөрөө л ийм байх юм л да. Тодорхой нэг зорилго гэдэг маань нэг функцаар илэрхийлэгдэж байгаа юм. Тэгэхээр функц гэхэлэр бол бас бүгдээр ер нь бол мэдэн шүү дээ тийм ээ. Функцаар илэрхийлэгдэнэ. За тэгээд тэр функц ямар нэгэн олонлог дээр максимчлах юм эсвэл минимумчлах асуудал тавигддаг. За тэр олонлогоо юу гэж хэлээд байгаа вэ гэхээр энэ бол одоо заагалтын олонлог гэдэг юм уу.
ингэж хэлээд байгаа юм да. Тэгээд тэр функц маань ямар чанартай вэ? Эсвэл тэр олонлог маань ямар чанартай вэ гэдгээс хамаараад тэр салбарууд маань хөгжиж байгаа юм л да. За жишээлбэл яг хөглөр тэр функц маань гүдгэр тийм ээ? Гүдгэр одоо функц. За гүдгэр функц гэдэг бол ер нь бол яг хөглөр одоо яг маш энгийн байдлаар хэлэх юм бол ер нь бол одоо тэр минимум олох боломжтой юм функц л да. Тийм, минимум олох боломжтой функц гэсэн үг. Тэгэхээр гүдгэр функцийг одоо минимумчлах бодлого гэдэг. Гэхдээ бас гүдгэр олонлог дээр гэж бас ярина л да. Тэгэхээр функц нь гүдгэр, олонлог нь гүдгэр ийм одоо чиглэлийг судалдаг оптин заазын салбар бол яг үгээр гүдгэр оптин зааз. За гэхдээ гүдгэр оптин зааз бол тэгэхээр нэлээд одоо хайцсангуу сайн судлагдсан чиглэлүүдийн нэг мөн л дээ. Гэхдээ энэ одоо чиглэлийн судалгааны хэрэглээ бол маш өргөн. Тийм учраас одоо дахиад цааш нь судалгаа явагдаад байна л да. Хэрвээ ингэж болчихсон бол тэр чинь цааш нь судлах шаардлага байхгүй шүү, тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэрэглээ нь маш өргөн учраас цаашаа судалгаа бол бас явагдаж байна. Тэнд олон орны эрдэмтэд өөрсдийнх нь одоо хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна гэсэн үг л дээ. Яг миний яг өөрийн чиглэлийг бас л гүдгэр оптин заасан юм одоо бол холбоотой. За тэрнээс гадна яг манай бас зарим эрдэмтэд гүдгэр биш оптин заасан чиглэлээр ажилладаг. Тэгэхээр жишээлбэл гүдгэр оптин заасан бодлого бол ер нь яг ганц цэг олох тухай асуудал тий. Өөрөөр хэлбэл ер нь бол эсвэл тодорхой цэгүүд гэхдээ яг минимум байх тийм цэгүүдийг олох тухай асуудал байгаа юм л да. Сүүлийн үндсэндээ 10 жилийн хугацаанд яг манай улсад оптимизацийн чиглэл бас нэлийн эрчимтэй хөгжиж байна л да. Ер нь бол одоо манай энэ чиглэлийн одоо анхны эрдэмтэд за энд бол жишээ нь одоо оновчтой удирдлагын чиглэлээр манай Бадан багш байж гин. За мөн глобал оптимизацийн чиглэлээр Инхбат багш байж гин. Тэгэхээр энэ хүмүүс бол ер нь бол анхны одоо их суурийг нь тавьсан. За тэгээд сүүлийн жилүүдэд яагаад оптимизацийн чиглэл бас манад бас эрчимтэй хөгжих болов гэхлээр ер нь бол 2002 оноос хойш манай улсын одоо эрдэмтэд эх орондоо нийтдээ 4 удаа оптимизацийн олон улсын хурлыг зохион байгуулад байгаа юм. Тэгэхээр энэ бол яг үгээр ер нь бол бидний хамтын ажиллагааг маш их өргөжүүлсэн. Өөрөөр хэлбэл яг энэ тухайн чиглэлийн шилдэг эрдэмтэд манай оронд одоо хүрэлцэн ирж илтгэлээ тавьж байгаа юм. За тэгээд нэгэнт энэ тэр хүмүүс маань энд одоо хүрээд ирсэн учраас бол яг үгээр илүү одоо харилцаа холбоо тогтоох боломж нь илүү ойртогт болчихж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд яасан бэ гэхээр ер нь оптимизацийн тэр эрдэмтэд маань яг үгээр залуу үеийн одоо хүмүүсийг өөрийнхөө одоо шав болгож авсан. Тэр залуучууд маань одоо зэрэг хамгаалаад одоо Америкт байна, Герман байна, Япон байна, Солонгос гэх мэтлэгээр ингээд өндөр хөгжилтэй орнуудад зэрэг хамгаалаад ингээд ирсэн. Тэр 4 удаагийн одоо олон улсын хурал болсон. Тэрний 2 болон 3 дахь хуралтай нь холбоотойгоор яг үгээр ийм одоо олон улсын одоо өөрөөр энэ одоо юуны ном тий олон одоо зохиогчтой оролцсон ийм ном л да. Тэгэхээр энэ ном гарсан. За энэ бол яг үгээр мөн гадны одоо нэртэй олон эрдэмтэд өөрсдийн судалгааны ажлаа хийлүүлсэн. За манай эрдэмтэд. За тухайлбал энд бол аль алин дээр нь одоо миний өөрийн ажлууд бол байдгийн. За тэгээд би өөрийнхөө судалгааныхаа чиглэлтэй холбоотойгоор цааш нь бас жоохон ярмаар байна л да. Миний яг чиглэл бол өөрөө бол харьцангуй жоохон тийм онол тал руугаа сайн би хэлсэн. Тэгэхээр олон зорилгот оптимизацийн хосомгийн онол, за вариацийн тэнцвэл биш, тэнцвэржлийн бодлого гэдэг юм ийм одоо чиглэлүүдтэй холбоотой. За тэгээд үндсэндээ гол нь би энэ чиглэлээр гол миний хийсэн юм юу вэ гэхлээр одоо ер нь бол оптимизацийн бодлогыг шийд оновчтой байх нөхцөл гэж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл ямар үед одоо шийд нь оновчтой байх вэ? Оновчтой байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр яг одоо хамгийн их ч юм уу хамгийн бага
одоо утгандаа хүрнэ гэсэн үг л дээ тухайн цаг дээр тийм оновчтой байна гэдэг бол. Тэгэхээр оновчтой байх нөхцөл гэдэг бол асууж чухал. Тэр оновчтой байх нөхцөлийг хөөгөөд магадгүй бас бодох арга алгоритм боловсруулах гэдэг юм уу ийм юмнууд бол бас байдгийг. Вариацийн тэнцэтгэл биш болон тэнцвэржилтийн бодлогын хувьд зааг функцийг байгуулахад Холсмогийн онолыг хэрэглэх үед шийд оновчтой байх нөхцөлийг баг зэрэг хийсвэрлээд ярил тухайн бодлогыг бас нэг загвар болгоно гэсэн үг. Тэгвэл вариацийн тэнцэтгэл биш гэдэг бодлого оптимизацтай яаж холбогдох вэ гэдэг асуудал гарна. Тэрийг тодорхой функц оруулж ирээд бодож болно гэсэн санаа гарч байна. Энэ нь дэлхийн олон эрдэмтдийн хүч хөдөлмөр юм. Зүгээр миний хувьд юу вэ гэхээр тэр аргуудаас бас жоохон өөрийн онцлогтой тийм шин одоо төхөлт гэдэг юм уу тийм аргачлалыг бас санал болгосон. Тийм. Тэгээд өөрөөр хэлбэл энэ үр дүнгээрээ тэгэхээр яг хөглөг өөрөө холбооны бүгд найрамдах гэрэн улсын гимц их сургуульд математикийн докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд би энэ бас нэг дараагийн нэг хоёр номыг харуулмаар санагдаж байна. Энд яг хөглөг за сая энэ үзүүлээд байгаа номууд бүгдээрээ яг үгээр энэ дэлхийд их алдартай Springer гэдэг хэвлэлийн газрын хэвлэгдсэн номнууд байхгүй юу. Тэгээ энэ одоо ном байна л да. Ер нь бол яг үгээр одоо вектор оптимизацийн хосомгийн онол гэсэн юм нэртэй энэ зузаан ном. За энд одоо 3 зохиогчтой энэ бол одоо яг хамгийн сүүлд байгаа нь бол одоо миний удирдагч багш юм байгаа юм. За нөгөө хоёр нь бол одоо манай бас одоо хамтран зүтгэгч одоо өрмийн эрдэмтэд байгаа юм. За тэгээ энэ дээр яг үгээр энэ одоо онол энэ бол нэлээд тийм онлын чиглэлийн одоо судалгааны үр дүнгуудыг нэгтгээд одоо монограф одоо гаргасан одоо ийм үр дүн л дээ. За энд бол жишээлбэл миний бас өөрийн энэ докторийн юутай холбоотой ажлууд ишлэгдсэн. За тэгээд яг энэ одоо 7 дахь бүлэг нь бас яг миний одоо судалгааны ажилтай холбоотойгоор бичигдсэн ийм байдгийн. Одоо сайн тэр одоо зааг функц гэдэг байгаа тэрэнд оруулж ирсэн тэр арга техник бол юутай холбоотой гэхэлэр энэ гүдгэр оптимизацийн хосомгийн онолтой холбоотой. За энэ бас нэг номыг энэ бас миний одоо хамтран зүтгэгч за нөгөө талаас багш гэж хэлж болох юм өрмийн эрдэмтэн байгаа юм л да. Одоо юуны Австрийн Вен хотод одоо их сургуульд одоо профессор ажиллаж байгаа юм хүн байгаа л да. Тэгээ энэ хүн бол жишээ нь өөрийнхөө юуныхаа ажил дээр бас энэ чиглэлийн судалгааг бас хийсэн. Нэг бодлын бий бол бас нэлээд азтай. Ягаад гэвэл яг 2000 оны ихээр яг энэ өөрийн одоо профессорын судалгааны багт ороод ингээд ажиллах юм боломж надад олдсон. За тухайн үед бол яг үгээр яг энэ судалгааны ажлууд дөнгөж эхэлж исэн. Тийм учраас надад одоо яг энэ чиглэлээр ажиллах юм өргөн боломж нэгдсэн. Тийм ээ анханаас нь эхлээд ингээд явах юм боломж нэгдсэн. За тэгээ энэ судалгааны багтаа бас ингээд өөрийнхөө юугаар холбоод үндсэнтэй 10 гаруй жил болж ийн л дөө. За тэгээд энэ дээр би бас нэг юу яг жоохон тодотгож ярьж болох юм. Тэгэхээр энд нэг юм одоо энэ бол судалгааны өгүүлэл байна л да. Нийтдээ 32 одоо нүүртэй. Тэгээд яг хөглөр энэ бол Италийн эрдэмтэд бичсэн бас нэлийн оптимизацийн нэлийн тийм нэр хүндтэй юм сэтгүүлд хэвлэгдсэн тойм өгүүлэл байгаа юм. Тэгээ энэ өгүүлэл юу вэ гэхээр ер нь бол саяхан яг миний судалгааны ажилтай холбоотой. Тэр зааг функц тэгээд оптимизац болон тэнцвэржлийн бодлогын хооронд гүүр болох тухай яаж холбогдох тухай ийм судалгаа байгаа. Энэ бол яг 2014 өрөөл яг энэ онд хэвлэгдэж гарсан энэ ажил. За тэгээд би саяхан хэлжсэн ер нь бол яг гэхээр ер нь тэр зааг функцийн тусламжтайгаар оптимизацийн одоо бодлого вариацийн эсвэл одоо тэнцвэржлийн бодлого руу яаж холбогдох вэ гэдгийг судалдаг. Тэгээ энэ дээр бол яг хөглөө нэг аргачлалуудыг ингээд одоо энэ дээр бол ингээд дурдаад явсан байгаа юм л да. Эхнээс нь ахвалал ингээд эрдэмтдийн гаргаж ирсэн аргачлалууд ингээд за ингээд англи дотор нь ингээд явж исэн чинь энэ дээр яг хөглөө одоо миний гаргаж ирсэн тэр судалгаатай холбоотой нэг англи нь энд бас байгаа юм. Тэгэхээр энэ бол ямар ч үйл гэсэн одоо миний ажлын хувьд чухал тийм ээ. Яг энийг бас дурдах нь зүйтэй юм л одоо ямар ч үйл гэсэн энд өөрийн гэсэн бас нэг одоо яг энэ чиглэлийн судалгаанд өөрийн гэсэн хоногнуудыг оруулсан гэж ингэж бодож явдгийн. Судалгаа гэдэг бол энэ одоо за нэг
чухал зүйл яг үгээр нэлээд тийм онлын хувьд одоо суурь нэг сайн байх хэрэгтэй. Тэрийг бол нэлээд одоо судлаач хүн бол анхаарч явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл заримдаа судалгаа бол яг үгээр онлоосоо хөндийрээ явчих ч юм уу тийм үү? Яг тэр суурь юмнасаа хөндийрчих нэг тийм юм байж болцсошгүй. Тийм учраас тэр онлын юу нь бол их нэлээд чухал. Өөрөөр хэлбэл онлтойгоо нэлээд уялдсан суурь нэг юутай байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл математикийн судалгаанд бол бас нэлээд анхаарах хэрэгтэй зүйл гэвэл одоо миний бодлоор бол энэ бол нэлээд чухал байдаг. За өөр нэг зүйл яг үгээр за би нэг бүтээл гаргачлаа тийм ээ бүтээл гаргачлаа. Тэгэхээр тэр бүтээлийг хэр зэрэг одоо хэрэгцээтэй юм хийвэ гэдэг асуудал бас тавигдана шүү дээ тийм ээ. Хэрэгцээтэй. Одоо жишээ нь би нэг судалгаа хийгээл яадаг, хэвлүүлэл яадаг. Миний ажлыг нэг хүн сонирхож үзэхгүй ч юм уу ингээд яваад байвал бас жоохон тийм шүү дээ. Тэгэхээр чинь аль болохоор одоо яг тэр нэлээд хүмүүсийн анхаарал татж байгаа тэр сэдвүүд рүү орж бас ажиллах гэдэг бол бас нэлээд чухал зүйл шүү дээ. Тэгжээж бас өөрийгөө харуулна, тэгжээж бас хүмүүст одоо үнэлэгдэнэ тийм ээ. Тэр энэ бол нэлээд чухал. Өөрөөр хэлбэл энэ бол юутайгаас холбоотой гэхээр ер нь бол бүтээлийн нэг ишлэл гэдэг юм бас нэлээд чухал байдаг. Гэхдээ нэг зүйлийг би бас хэлэх ёстой. Математикийн хувьд бол одоо бүтээлүүд нэг их учиргүй их олон ишлэгдэд байдаггүй. Одоо юу гэдгийг харьцангуй цөөхөн одоо ингээд нэг салбараараа өөрөө байдаг юм л да. Ишлэл гэдэг маань. Тэгэхээр одоо математикийн нэг бүтээлийг одоо магадгүй зөвхөн нэг удаа ишлэлсэн багт хангалттай ч гэдэг юм бас ингэж үздэг юм. Одоогийн миний судалгаа бас юун руу хандаад байна вэ гэхээр ерөнхийдсөн нээшийн тэнцвэрийн бодлого гэсэн нэг юм чиглэлийг бас нэлийн сонирхож авч үзээд байгаа юм л да. Тэр бол юутай холбоотой гэхээр ер нь бол тоглоомын онол гэж одоо бас математикийн салбар бий. Тоглоомын онол бол өөрөө бас их амьдралд их хэрэглээтэй. Одоо яг тодорхой нэг бизнест хүч үзэж байгаа хүмүүс бол нэг тоглогчд заавал хувь хүнч гэх албагүй л дээ. Одоо компаниуд шүү тийм үү? Яг нэг чиглэлээр одоо яаж байгаа. Тэгэхээр эдгээр чинь нэг талаараас өрсөлдөгч нар, тоглогч нар шүү дээ. Тэгэхээр тэн дээр чинь нэлийн амжилттай ажиллахын тулд яг үг гэхээр тодорхой өөрийн гэсэн стратегтэй байх хэрэгтэй. Тодорхой стратегтэй байх хэрэгтэй. Дээрэс нь яг үг гэхээр тэр өрсөлдөгчдийн стратегийг аль болохоор бас мэдж вэж тэгжээж яг өөрийнхөө одоо ямар шийдэл гаргах уу гэдэг юм гаргана шүү дээ тийм ээ. Амьдрал дээр энэ бас байгаа биз. Ер нь бол эдийн засгтай холбоотойгоор ч гэдэг юм уу. Заавал эдийн засгч байх албагүй л дээ. Тэгэхээр одоо шатар тоглож байгаа хоёр хүн гэдэг бол бас л яг үгээр ингээд харж байгаа шүү дээ тийм ээ. Бас л тоглогч нар шүү дээ. Шатар тоглож хоёр хүний одоо тоглоом шүү дээ тэр чинь тийм үү. Тэгээд яг үгээр нэг нь нүүдлэхийн тэрийг харж байгаа дараагийн хүн нүүдлэхийн гэдэг чинь бас л нэг энгийн жишээ байхгүй. Тэгэхээр мөн ялгаа байхгүй яг энэ одоо өрсөлдөөн зах зээл дээр одоо аж ахуй эрхэлж байгаа компаниуд бас нэг тоглогч нар. Тэгэхээр тэд нар бол яг энэтэй холбоотой бас яг энэ тоглоомын онлын энэ суур юмнууд нь бол яг үгээр Жон Нэш гэдэг эрдэмтэн энэ чиглэлийн судалгааг бас нэлийн амжилттай хийсэн. Нэшийн тэнцвэр гэж ярьдаг юм л та. Жон Нэш Пристоны их сургуулийн жирийн нэгэн оюутан тэрээр үнэндээ бол ер бусын бэлэг авьяастан байлаа. Нэш оюутан ахуйдаал математикийн шинжлэх ухаанд дуулиан тарьсан онлуудаа баталж олонний сайн муу харцыг өөр дээрээ бишгүй татаж байна. Түүний амьдрал алхан бүр ертөнцийг танин мэдэх үеийн их эрэл хайгуул сүлжилдэж орооцолдсон эмх замбраагүй бүхний өчхийг тайлах гэсэн цөхрөшгүй оролдлого байлаа. Залуу эрдэмтэн өөрийнхөө толгой дотроо бий болгосон хийсвэр ертөнцийнхөө хүнд живж бодит амьдралаас тасарч эхэлж байгаагаа ч анзааралгүй ямар нэгэн шидэт үннийг тайлах эрэл хайгуулда улаарсаар л байсан юм. Энэ бол шизофрен буюу сэтгцийн эмгэг өвчний илрэл. Хачирхалтай нь түүний солиоролд идэгдсэн тархинасаа гаргаж хүмүүсийн ертөнц рүү шийдсэн бүхэн үнэндээ төгс оюун ухааны гайхамшиг байлаа. Тийм ч болохоор Нэш өөрийгөө өвчлсөн гэж огт удахгүй, энэ талаар төсөөлөгчгүй хожим нь өөрт нь чи сэтгцийн өвчин туссан гэж хэлэхэд ч түүнтэй эвлэрч чадахгүй өөрийг нь солиотой гэж ямар нэгэн тагнуул туршуулын байгууллагын санаатай үйл ажиллагаагаар гүтгэж байна гэдэгт итгэсээр байдаг. Тарих мэдрэлийнхаа хүчийг танин барих гэсэн цөхрөшгүй оролдлого басгүй өөрийг нь өрөөл бусдын хувьд ойлгомжгүй төсөөлжгүй мэтээр харагдуулаад буй хачин жигтэй үнэндээ бол сэтгцийн өвчнөө сөрөх гэсэн эрүүл ухамсарын тэмцэл хайр сэтгэл итгэл зөвхрөл он удаан жилийн дараа бараг л бүх зүйл өрнөд өнгөрсөн хойно шуурга зогсож үер намцсны дараа
Борооны шиврээ шиг нэжгэнсэн алга ташилт агуу их хүлээн зөвшөөрөлт энэ бүхэн Жон Эшийн туулсан амьдрал. Тэрээр 1994 онд Нобелийн шагналын эзэн болсон юм. Хамгийн гол нь яг үгээр тэр ерөнхийлсөн гэж хэлээд байгаа нь яг үгээр зүгээр энгийн тохиолдолд аваад үзэх юм бол ерөөсөө би нэг тодорхой нэг юм одоо өөрөөр хэлбэл тодорхой нэг зорилготой, тодорхой нэг стратегийн одоо олонлог гэсэн үг л дээ. Стратегийн олонлог гэдэг байж байна. Тэгэхээр тэр миний стратегийн олонлог бусад тоглогчдын стратегиэс хэрвээ хамаарахгүй байвал харьцангуйдаг юм. Тэр бол нийшийн гаргасан онцтой холбоотой юм. Гэтэл яг амьдрал дээр бас хамаардаг тохиолдлууд байж болно. Тэр стратегийн олонлогоос хамаардаг юм тохиолдол байж болно. Тэгээ энэ тохиолдолд яг үгээр одоо өргөдгсөн гэдэг юм уу, ерөнхийлсөн гэдэг юм уу ийм бодлого гарч иж байгаа юм л да. Тэгээд энэ загвар өөрөө нөгөө талаас бас юун сонирхолтой гэхээр ингээд тэр тоглогч болгоны хувьд ингээд авч үзэж байгаа тэр томьёол нь ер нь бол оптимизацийн бодлого байдаг. Гүдгэр оптимизацийн бодлого байдаг. Сүүлийн жилүүдэд яг ийм ерөнхийдөө нийшин тэнцвэрийн одоо бодлого хэлбэрээр тавигдж байгаа тийм бодит амьдралаас урган гарсан загварууд их гарч ирсэн. Тэг энэ бол их чухал байхгүй. Тэгэхээр өөрөөр ингээд хэрэгцээ шаалган гараад ирж штэ. Тэгэнгүүтээ нөгөө тэр ерөнхийдөө нийшин тэнцвэрийн бодлогыг бодох асуудал гэдэг рүү хүмүүс анхаарал хандуулаад эхэлж байгаа байхгүй юу? Ялангуяа математикийн одоо компьютерийн тооцоололтой холбоотой юм чиглэлийн хүмүүс бол энэ рүү анхаарал хандуул. Үнэхээр тэр асуудлыг шийдэж ижил үр дүн гаргана, шийдэж чадахгүй бол үр дүн гаргаж чадахгүй. Тэгээ ингээл нэг чинь судлаад эхэлнэ гэсэн үг л дээ тийм. Германд одоо зэрэг хамгаалсан. За яг би өөрөө бол ер нь бол Монгол Улсын их сургуулийн математик компьютер сургуулийг бакалавр болон магистрийн зэрэг одоо хамгаалсан математикийн багш мэргэжилтэй. За тэгээд Германд бол үндсэндээ яг судалгааны чиглэлээр ингээд докторийн ажил хичээд үндсэндээ 4 жил хагас шахуу одоо тэнд ажилласан л да. Тэг өөрөлдөл ер нь бол Германы их сургууль одоо ямар байдлаар ажилддаг юм. За би өөрөө бас явахаас өмнө Монгол Улсын их сургуульд ажиллаж исэн. За энд ажилд орохоос өмнө бас Монгол Улсын их сургуулиас ажиллаж исэн. Тэгэхээр тэнд бас харьцуулалт гарч ирнэ л дээ. Өөрөлдөл энэ сургууль одоо ямар юу байна. Зүгээр төгсөж ирснээс хойш тэгэхээр ер нь бол бид нар ямар байдлаар энэ одоо их сургууль маань цаашаа хөгжих ёстой юм бэ гэдэг дээр бас өөрийнхөө бодол санаа юмнууд бол нэлийн хилдэг бас өөрийнхөө боломжоор оролцож ирсэн л да. За яг энэ үед бол яг үгээр Монгол Герман технологийн дээд сургууль маань энэ одоо Монгол улсын одоо ерөнхийлөгч захиагийн хэлбэгт орж болон Германы канцлер Ангела Меркель гэсэн энэ одоо төр засгийн тэргүүнүүдийн санаачлагаар байгуулагдаад үйл ажиллагаа эхэлсэн. Тэгэхээр би юу гэж одоо харсан бэ гэхээр ер нь бол мэдээж хэрэг дөнгөж байгуулагдаж байгаа энэ сургуульд Герман одоо улсын тэр одоо туршлагыг илүү их хурдан хугацаанд ингээд аваад энэ бол ер нь бол бас дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулах юм загвар сургууль байж болох юм байна. Тийм учраас надад бол илүү их ойр санагдсан. За ийм учраас бас нэлийн энэ рүү одоо орж ажиллах бас нэг энэ хүсэл эрмэлзэлтэй холбоотой л да. Мэдээж хэрэг Монгол улс хөгжиж гэж одоо бодож байгаа бол яг үгээр ер нь ямар мэргэжлийн хүмүүс Монголд төлхөө хэрэгтэй вэ гэдэг асуудал тавигдана л да. Тэгэхээр одоо сүүлийн 20 жилд одоо бид нар ямар чиглэлээр их төлхөө бэлтгэсэн бэ гэхлээр яг үүндээ бол тэр зах зээлийн эрэлт хэрэгцээ эдрийгээж баг зөнд нь орхичихсан эдийн засагч хуульч голцоо хүмүүсийг бэлдсэн тийм ийм байдалтай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол улс ер нь бол аль ч орны хөгжлийн туршлагыг харахад бол хөгжиж гэвэл инженер технологийн сайн мэргэжилттэй болох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол их чухал. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол улсын хөгжилд энэ сургууль бас өөрийнхөө одоо хувь нэмрийг оруулна гэдэгт бас итгэсэн. За ийм учраас тэгээд энэ одоо сургуульд ороод ажиллаж байна л да. Яг миний одоо мэргэжил судалгааны чиглэл яг энэ юутай
уул уурхай инженертэй яаж холбогдохыг гэвэл бас холбоотой. Яг гэвэл одоо математик гэдэг бол за физик, за байгалийн ухааны салбарууд байна, эдийн засаг байна, инженерийн салбарууд байна. Тэгэхээр энэ бүх чиглэлүүд, салбарууд бүгд математикийг сайн хэрэгжилж байж тэгжиж л одоо илүү их үр дүнд хүрнэ шүү дээ. Тийм ээ. Тийм учраас жишээлбэл угаасаа түрүүн анх хэлжсэн тодорхой нэг бодит практикаас урган гарсан асуудлуудыг одоо математикийн загвар болох асуудал тийм. Тэгжээж тэр одоо тавигдаад байгаа хүндрэл бэрхшээл юмнуудыг бол шийдэх ёстой тийм. Шийдэх ёстой. Тэр утгаараа бол яалтж байхгүй одоо ялангуяа одоо оптимизацийн чиглэл бол одоо уул уурхай инженертэй холбогдно. За тэгээ математикч хүмүүс бол яг гоо гол нь нэгэн чухал зүйл юу байдаг вэ гэхээр бидний хувьд гол одоо барьдаг зүйл юу вэ гэхээр ер нь бол одоо тоон өгөгдөл дээр шинжилгээ хийж тийм. Тэн дээр бол тодорхой дүр зургуудыг гаргаж ирэх боломжтой. Хамгийн гол зүйл тэгэхээр нэг учиргүй айхтар туршилт одоо физикийн өөр бусад хүмүүс шиг тэгэл туршилт одоо багаж хэрэгсэлгээд байхгүй. Ерөнхийдөө бол биднэрт хангалттай сайн өгөгдөл байх юм бол тэн дээр тулгуурлаад өөрөөр хэлбэл тэр өнгөрсөн өгөгдлүүдэд тулгуурлаад тодорхой загвар гаргаж ирэх тийм ийм одоо боломжууд байдаг л да. Тэгэхээр Монгол Германы одоо ашигт малтмал технологийн дээд сургуулийг одоо байгуулах анхны тохиролцоо бол одоо үндсэндээ 2011 онд хийгдсэн. Монгол улсын Албаны Бүднэр Герман улсын төр засгийн тэргүүнүүдийн одоо санаачлагаар хийгдсэн. За тэгээд 2 жилийн хугацаанд өөрөөр за энэ сургуулийг нэгэнд одоо байгуулах юм бол одоо яг ямар чиглэлээр мэргэжилтийн бэлтгэх шаардлагатай юм бэ гэдэг шаардлагыг гаргаж ирэх гэж судалгаа хийсэн байна. Тийм ээ. Ер нь одоо энэ сургуулийг байгуулвал цаашдаа ер нь хэр ирээдүйт юм бэ гэдэг тийм. За ингээхийн тулд яг үгээр одоо за мэдээж хэрэг одоо Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулийн одоо удирдлага багш нартай уулзсан. За түүнээс гадна яг уул уурхайн чиглэлийн компаниудын одоо саналыг нь авсан байгаа юм л да. За тэгээ энэний үндсэн дээр яг үгээр ер нь бол яг одоо Монгол улсад хэрэгцээтэй байгаа уул уурхайн чиглэлээр хэрэгцээтэй байгаа мэргэжлүүд ингээд гаргасан эхний ээлжинийг гэж хязгаарлалт гаргасан. За энэ дотор бол эхний одоо 3 мэргэжлэр одоо эсэлт авах боломжтой юм аа, сургалт явуулж эхлэх боломжтой юм аа гэдэг. За энд бол яг үгээр ер нь бол уул уурхайн одоо боловсруулалтын инженер, за механик инженер, за мөн байгаль орчны инженер гэсэн ийм 3 мэргэжлийг одоо эхний ээлжинд яг хэрэгцээтэй юм байна гэдэг. Механик инженер, боловсруулалтын инженер, байгаль орчны инженер гэх 3 мэргэжил хоорондоо нэгт уялдаатай. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор дэлхийн томоохон орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг холбогдох байгууллагууд хэрэглэх болжээ. Тоног төхөөрөмжүүдийг ажилуулдаг мэргэжилтэн манад хангалттай бус. Тийм учраас механик инженерүүд зайлшгүй хэрэгтэй. Харин боловсруулалтын инженерийн тухайд бид өөрсдөө түүхийдээ ухаж гаргаад зөөдөв. Үүний оронд цаашид илүү их ашиг олохын тулд нүүрсийг угаах зэрэг боловсруулах үйлдвэрүүд байгуулах шаардлагатай байгаа юм. Мэдээж боловсруулах үйлдвэрт ажиллах боловсруулалтын инженерч мөн эрэлттэй байна. За дээрэс нь яг үгээр мэдээж уул уурхай нэгэнд ингээд ашиглаад бид нар ингээд ашиглаад явхлаар нэг зүйл орхигдож байгаа. Тэр бол юу вэ гэхээр мэдээж байгаль орчны асуудал шүү дээ. Яг энэтэй холбоотойгоор мэдээж буцаагаад нөхөн сэргээл тэр яг буцаагаад яг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллах хэрэгтэй шүү тийм ээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор мөн байгаль орчны эсвэл хүрээлэн буй орчны инженер гэдэг. За ялангуяа манад бол одоо байгаль орчинтой холбоотой асуудал сүүлийн үед бол маш их одоо гарч иж шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ 3 мэргэжлийг сонгосны одоо бас учир нь үнэтэй холбоотой юм. За тэгээд яг ер нь бол Германы их сургуулиуд ямар байдаг вэ тийм ээ. Одоо тэгэхээр бидний энэ одоо ажиллаж байгаа шинээр байгуулагдсан энэ сургууль маань тэгэхээр яг тэр Германы стандартыг одоо оруулж ирэх ийм.
За дээрээс нь бас нэг том зорилго бол юу нөхөр ерөөсөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгчлэлийг бэлтгэх. Зүгээр нэг одоо мэрэгчлэлтэн бэлтгэх биш. Тэгэхээр бид нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг маань юу гэсэн үг вэ ерөөсөө заавал одоо төгссөнийхээ дараа заавал Монголдо ч ажиллах албагүй шүү дээ тийм үү. Тэгэхээр ер нь бол дэлхийн нэр хүндтэй ямар ч уулархайн компанид бол ажиллах юм боломжтой хүмүүсийг л бэлтгэх бол том зорилго байна гэсэн үг л дээ. За тэр хэмжээгээр яг үгээр тэр мэрэгчлэтнүүдийн одоо цалин орлого нь ч гэсэн бас өндөр байх боломжтой шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр юуны хувьд бол за тэгээд бас нэг чухал зүйл юу вэ гэхээр ер нь бол одоо нэлийн практик дадлагыг бас нэлийн түлхүү оруулах. Тэгэхээр за яг одоогийн байдлаар манай сургалтууд за зөвхөн одоо уул уурхаач юу хэрэггүй л дээ. Ер нь бол сургалтууд маань голцоо жоохон онл тал руугаа тэрийг бас ер нь хөгжүүлээд идэг шүү дээ тийм. Онл тал руугаа яваад идэг. Гэтэл яг үгээр тэр практик дадлага гэдэг бол маш их чухал байдаг юм байна л да. Ялангуяа уул уурхаан чиглэлд бол ерөөсөө тэн дээр бол жижиг гэлтгүүгээр одоо бүр багаас нь эхлээл одоо юм хийж эхлэх хэрэгтэй. Тийм ээ. Нэг тэнд нэг заавал их том одоо ихний дөнгөж ихний дадлага дээр бол магадгүй зөвхөн одоо энэ чулуутайгаа танилцах ч байдаг юм уу, техниктэйгээ танилцах ч байдаг юм уу, энгийн юмнуудтай танилцах ч байдаг юм уу. Ийм дадлагуудаас эхлээл тэгэл цаашаага яг одоо хэрвээ үйлдвэрийн одоо хамтын ажиллагаа улам их өргөжөөд ирэх юм бол ерөөсөө үйлдвэрүүд нь одоо Герман бол яадаг вэ гэхээр үйлдвэрүүд нь өөрсдөө хүсэлтэд тавиад магадгүй юм жижигхэн одоо чинь үйлдвэрийн загварыг бий болгоод тэрийг яг үгээр тэр их сургууль дээр байгуулчих. Тэгээ тэр бол яг үгээр цэвэр нэг судалгааны ажил явагдаа туршилт хийгдээ тэн дээр хүн одоо докторийн зэрэг хамгаалаад тийм ээ. За тэгээд бүх туршилт бүх юм болсны дараагаар яг үгээр тэрийг томсгоод судалгаа хийдэг юм байна л да. Яг одоо үйлдвэр болоход нөгөө юугаа томсгож үзэх нь шүү дээ. Бүх юмыг туршиж үзээ томсгоод эхлээд тийм байдлаар энэ бол одоо ялангуяа одоо шинэ үйлдвэрийг байгуулах гэдэг маань дандаа тэгж явагддаг. Тэгэхээр ингээд нэг үйлдвэр юуны хамтын ажиллагаа маш их өргөн хүрээтэй явагддаг. Тэн дээр нь яг тэр одоо жижиг юмнууд дээр нь тэгэл одоо төгсөх курсын оюутнууд ажилладаг тийм ээ. Магистр докторийн оюутнууд нь ажилладаг. Ингээд ажиллах боломжтой байдаг юм байна л да. Тэгээ тэр утгаараа бол нэлийн одоо яг үйлдвэр практик руу чиглэсэн ийм сургалтыг явуулах бас том зорилт байгаа. Хүмүүсийн анхаарлыг татах тийм судалгааны ажил хийх гэдэг бол бас их чухал шүү дээ. Тэгэхээр заавал тэр анхаарлыг татах чинь гээл судалгаа хийгээд гэсэн үг шүү дээ. Гэхдээ аль болохоор өөрөлдөл жоохон мэдрэмжтэй байх тухай асуудал л да тэр чинь тийм ямар чиглэл илүү эрэлт хэрэгцээтэй байна тийм ээ. Яагаад гэдэг нь өөрөлдөл тэнд тодорхой шинэ одоо практикийн одоо асуудал гарч иж байгаа бол тэгэхээр тэр загварыг судлах ажил бол бас л эрчимтэй явагдах зүйл арга байхгүй. Тэр хэмжээгээр за нөгөө талаар мэдээж судалгаа гэдэг бол өөрөө нөгөө санхүүжилтгүйгээр бас явахгүй шүү дээ. Тэгэхээр тэр чиглэлдээ ч гэсэн яг үгээр илүү санхүүжилт олдох юм боломж нь илүү байна шүү дээ. Тийм ээ. Тэр бас их чухал зүйл л дээ. Гэхдээ зүгээр яг ер нь бол нөгөө математик өөрөө яг цэвэр нөгөө онлайн чиглэлийн судалгаа эдгээр хийгдэж байгаа юм дээр санхүүжилт юмнууд нь жоохон хүндрэлтэй. За тэрийг бол бид нар яг суур судалгаа гэж хэлж байгаа юм. За яг илүү жоохон тэр практикта уялдсан одоо судалгааны хувьд бол яг бас мөнгө зөвхөн одоо улсын дэмжлэгээс гадна үйлдвэр компаниудаас ч гэдэг юм уу дэмжлэг авах юм боломжуудаас гарч ирдэг. Тэр чиглэл тэр утгаараа бол яг бас арай жоохон санхүүжилтийн хувьд бас юм боломжтой. За тэгээд ер нь бол мэдээж хэрэг ишлэгдэнэ гэдэг бол бас нэлийн. За тэгэхээр тэрнийг бүр их айхтар юу гэж бас хэлж болохгүй л дээ. Одоо ишлэгдээл байвал одоо миний мундаг гэдэг ингээд бас юу байгаад тах юу байх вэ? Ер нь бол яг хэрэгтэй газараа яаж ишлэгдсэн байна уу гэдгийг л гол нь бас нэлийн харна штэ тийм ээ. Тэгэл зөвхөн ишлийн төлөө ч юм уу ингээд бас яваад тах бол судлаач хүнд бас тийм зохимжтой биш. Ер нь бол аль болохоор өөрөөр хэлбэл тэр судалгаа маань хэр одоо чинь бас хүмүүсийн анхаарлыг татж байна гэдгийг бас харж байгаа юм. За дээрэс нь яг үгээр бас хүмүүс зүгээр ч нэг хүний ажлыг бас ишилдэггүй гарцаагүй ишлэх тохиолдолд бас ишлэн штэ. Тэр утгаараа бол тэр судлаач бол ямар нэгэн байдлаар бас намайг хүлээн зөвшөөрч гэсэн юм утга байдаг. Тийм учраас энэ бол бас нэлийн чухал зүйл. Зүгээр яг миний өөрийн одоо докторийн ажлын хүрээнд одоо хэвлүүлсэн судалгааны
өгүүлбэрүүд ер нь нэг ойролцоогоор нэг 10 орчим удаа ижилэгдсэн байдгийг. Одоо Монгол Германы технологийн сургууль энэ сургууль за бид нар зөвхөн хөтөлбөртэй холбоотой гэхэд үндсэндээ бид нар Монгол за манай сургуулийн багш нар профессор багш нар оролцсон. За түүнээс гадна яг хамтран ажилладаг Германы их сургуулиудын хамтарсан ийм workshop-ууд одоо за эхний workshop нь бид нар Германд хийсэн. Германд одоо 2 сарын ихэр хийсэн. За тэгээд яг үгээр яг тэр нөгөө инженерийн хамтран ажиллагч одоо Фрайбергийн болон Аахны их сургуулиар бас бид нар очиж танилцсан. Яаж судалгааны өгдгийг, яаж ажиллаж чинь тийм ээ. Ямар судалгааны одоо лабораторид хэрэгцээтэй Фрайберг Аахнаас гадна Германы Дармштадт, Бохум, Хайле гэх мэтлэнгээр одоо их сургуулийн профессорууд ирж одоо яг эцсийн байдлаар ингээд ярилцах гэж байна л да. За түүнээс гадна би бас хэлсэн Германы тэгэхээр Монгол Германы хамтарсан сургууль учраас за хөтөлбөрийг бэлэн болгосны дараагаар яг үгээр яг энэ сургалтыг явуулах багш нар бол ялангуяа одоо уул уурхай инженерчлэлтэй холбоотой энэ чиглэлийн одоо профессор багш нар бол Германы их сургуулиудаас ирнэ. За түүнээс гадна зөвхөн оюутнуудад одоо зөвхөн мэргэжил олгохоос гадна яг үгээр мөн одоо хувь хүн болж төлөвшөх талаас нь тийм ээ яавал одоо амжилттай сайн суралцах уу гэдэг талаас нь одоо дээрээс нь энэ сургуулийн менежментийг яаж сайн одоо явуулах уу гэдэг талаас нь бас тусалцаа үзүүлэхээр одоо Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж байдаг. GITS гэж одоо манайхан хуучин бол GTZ гэж хэлсэн GITS тийм ээ. Тэгэхээр энэ байгууллага бүр одоо бүхэл бүтэн төслийн баг энд ажиллаж байна. Тэгэхээр энэ утгаараа бол яг үгээр ер нь бол оюутнуудад ялангуяа одоо сурж байгаа манай оюутнууд за дахиад элсэх оюутнуудын хувьд бол маш том боломж одоо алдаж болохгүй боломж гэж хэлмээр байгаа юм л да. Зөвхөн профессор багш нарт ч юм уу ингээд тэр сургуульд ч юм уу өөрийгөө даатгаад ингээд яваад иж болохгүй. Тэгэхээр нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэж одоо сайхан үг байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол мэдээж хэрэг тэр манай энэ сургуульд илсэж байгаа оюутнууд маань үнэхээр сурах эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэг өөрөө энийг одоо энэ мэргэжлийг сонгосон байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй одоо жишээлбэл ингээд юу гэдгийг заримдаа одоо их эцгийн шахалт одоо юу гэдгийг тийм ээ хүслээр ч гэдэг юм ороод ирэх ч юм уу. За тэгээд яг сурах үйл ажиллагаанд өөрийгөө бүрэн зориулж чадахгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо цаг үед чинь ялангуяа энэ технологийн дэвшил одоо өндөр хөгжсөн энэ одоо үед чинь хүнийг сатаар болох юмнууд их болцсон байна шүү дээ. Тэгэхээр тэр юмнаас өөрийгөө их зөв одоо жолоодож авч явна гэдэг бол их чухал. Уул уурхайн үйлдвэрүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар судалгаа хийж, уулын ажлын улмаас хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх сөрөг үзэгдлүүдийн ангиллыг боловсруулж, технологийн ачаалал үүсэх нөхцлүүд, тэдгээрийг бууруулах арга замын талаар тодорхой өгүүлж, тайланд ашиглалтын явц технологийн бүрлүүдийг бий болгож, ирээдүйд ашиглахад хялбар байлгах талаас нь тодорхой санаанууд дэвшүүлэхэд оптимизацийн аргыг хэрэглэж байна. Эрдэмтний эндэр нэвтрүүлэг энэ дугаартаа Монгол Германы хамтарсан технологийн сургуулийн профессор, математикийн ухааны доктор Алтан Гэрэлтэй математик оптимизац түүний уул уурхайн салбартай хэрхэн холбогддог сэдвээр уулзаж ярилцлаа.